Эрдэнэс Монгол нэгдлийн 2025 оны онцлог ажлууд. Хамтын хүчээр урагшилж, томоохон өөрчлөлт шинжилгээг түүчилэн ажилласан Эрдэнэс Монгол нэгдлийн 2025 оны онцлог 10 ажлыг нэрлэж байна. Жишг тогтоосон хөрөнгө оруулалтын гэрээ Оронов. Францын Орономын компанитай уул уурхай ашигт малмлын салбарт жишг тогтоосон хөрөнгө оруулалтын гэрээг үзгэллээ. Үндсэн хуулийн баялагтай эзэн байх суурь зарчимд нийцүүлж, монголчуудад ээлтэй санхүүгийн загварчлалыг боловсруулж, баялагын өгөөжийн үр ашиг 51%-аас дээш байх, давуу эрхийн хувьцаа тусгай амтнатаар борлуулалт хийсэн цагаас өгөөж хүртэх эрх зүйн чухал зохицуулалтыг оруулж чадлаа. Оюу толгой нөөцийн 31%-ийг эзэмшигч Онтре компанийн ирээдүйн өргөөжийн 51-ээс дээш хувь нь Монголын тал хүртэхээр санхүүгийн загварчлалыг 2102 он хүртэлх 70 жилийн өгөгдөл тулгуурлан олон улсын хөрөнгө оруулалтын банкуудын ашигладаг FEST стандартад нийцүүлж боловсрууллаа. Санхүүгийн сахилга бот өр төлбөрийн менежмент 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдлийн хэмжээнд 12.9 их найт төгрөгийн орлого, 2.2 их найт төгрөгийн цэвэр ашиг, 3 их найт төгрөгийн татварын орлогыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Багнуур Шивэово компанийн хуримтлагдсан зээл татварын нийт 196.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг үйл шаттай барагдуулж санхүүгийн чадамжийг сайжрууллаа. Топ 100 аж ахуйн нэгж төрийн өмчөд шилдэг 10-1. Монголын топ 100 аж ахуйн нэгжийн төрийн өмчөд шилдэг 10 компанийн жагсаалтад Эрдэнэс Монгол, Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Critical Minerals гэсэн нэгдлийн 4 компани шалгарлаа. Үндэсний баялагын сан, хуримтлалын сан. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, хуримтлалын санд 1 их найт төгрөг төвлөрүүлэн орлого төвлөрүүлэгч нэгдэл боллоо. Эргэн бүр хуримтлалын нэрийн дансаар дамжуулан баялагын өгөөжөө гар утасны аппликейшнаар хянах боломжийг бүрдүүллээ. Улсын валютын нөөцийн 80%. Уул уурхайн экспортын бит хэмжээг нэмэгдүүлснээр 2025 онд 12.9 тэрбум Америк долларыг улсын валютын нөөцөд төвлөрүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд голлох хувь нэмэр орууллаа. Үйлдвэрлэлийн үзүүлэлт 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдлийн хэмжээнд зэсийн баяжмал 566.2 мянган тонн, молибдены баяжмал 5.6 мянган тонн, төмөрийн хүдрийн баяжмал 2.7 сая тонн, гам бүтээгдэхүүн 33 мянган тонн, мөнгө алтны баяжмал 998 мянган тонн, цемент 290 мянган тонн, шохой 31.6 мянган тоннд үйлдвэрлэлийн төвшөнд хүрлээ. Геологийн хайгуул ирээдүйн нөөц. Геолог хайгуулын стратеги тодорхойлж, олон улсын чиг хандлагад нийцсэн 10 чухал ашигт малтмалыг нэрлэн бүтээгдэхүүний төрөлжилтийг эхлүүллээ. Бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улсад төлөөлөгчийн газартай болж, PDAC, IMARC, China Mining зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд төслүүдэд танилцууллаа. Мөн 500 инженерийг бүгд найрамдах Солонгос улсад бэлтгэх хамтын ажиллагааг эхлүүллээ. Асгад төсөл 30 жилийн хөдөлгөөнгүй байдлаас урагшлав. 30 гаруй жил зогсон байсан асгатын мөнгөний орц 2025 онд хээрийн судалгааны ажлаа дуусгаж, Жорк стандартын дагуу архиц гаргалаа. Төслийн удирдлагын иж бүрэн тогтолцоо. Нэгдлийн 77 төслөөс 14-ийг эренбэлж, 2 төслийг өөрийн их үүсвэрээр эхлүүллээ. Төслийн удирдлагын олон улсын жишгийг нэвтрүүлж, эл тод хяналттай үр дүнтэй хэрэгжилтийг хангаж байна. Аж үйлдвэрлэл технологийн парк. Стратегийн 6 байршилд үйлдвэрлэл технологийн паркуудыг хөгжүүлж, түүхийд экспортлогч бус аж үйлдвэрийн суурьтай улсуулах чиглэлийг бодитоор хэрэгжүүлж байна. Хариуцлагатай уул уурхай ногоон бүс. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 510 мянга гаруй модыг тарьж, 95%-ийн гүйцэтгэлтэйгээр ногоон бүсийг амжилттай байгууллаа. Нэгдсэн удирдлага, нээлттэй засаглал, үр дүнтэй шинжилэл. Эрдэнэс Монгол нэгдэл.